2019 онд надад хизээч мартагдахааргүй зүйл тохиолдсон нь миний амьдралыг үрд өөрчилсөн юм. Тэр зүйлээс болж би үйлдвэрээ зогсооход хүрсэн. Би веган дүрэгт үйлдвэрлэлийн хэсэгт хунцар дахин боловсруулах үйлдвэрийг ажилуулдаг байв. Ихэнх ажилчид нь гадаад хүмүүс байсан бөгөөд нэг их удалгүй тэдэнтэй харьцаад дасчихдаг байсан юм. Гисэн хэдий ч миний анхаарлыг татдаг нэг ажилтан байсан юм. Тайландаас ирсэн Атит. Тэр бусад Тайландаас ирсэн ажилчдаасаа өөр байсан. Хүмүүстэй ч харьцахгүй, их дуу муутай. Ямар сайндаа би бүр ажил нь хүнддээд ядраад байгаа юм биш байгаа гэж бодоод их санаа зовдөг байлаа. Нэг өдөр Атитыг гартаа маш олон бугуйч давхарлан зүүсэн байгааг анзаарлаа. Үйлдвэр дээр иймэрхүү зүйл гар болон хүзүүндээ зүүх нь аюулгүй ажиллагаа талаасаа хориотой л доо. Машинд орооцолдоод осол гарах магадлалтай. Тийм учраас би түүнд хэлж сануулсан юм. Гэтэл тэр огт хүлээж авахгүй. Үгүй захирлаа. Би энийг яасан ч тайлж болохгүй. Энийг зөөхгүй бол би өхнө гэж их сандарсан байдалтай хэлсэн юм. Намааг яаж ч болохгүй гэж тайлбарлаад нэмэргүй зөрүүдлэн Тайландд байгаа эмээ маань өгсөн юм. Эмээ маань надад хамгаалтын шившлэг хийж өгсөн болохоор би зөөхгүй бол огт болохгүй гэж гуйсаар л байсан юм. Энэ маягаараа гартаа бугуйчтай ажлаа үргэлжлүүлэн хэвэл гараач тасдуулах магадaltaй учраа яагаад ч зөөлгөж болохгүй байлаа. Гэтэл нэг өдөр бас яагаад ч тоож орхиж болохгүй нэгэн зүйл тохиолдсон юм. Зүв зүгээр ажиллаж байсан хумцар хэрчигч гинэт эвдэрчгэв. Манайх маргааш нь хүргэх яаралтай захиалгатай байсан юм. Яах вэ гэж бодсны эцэст хэрэглээгүй удаад тоосонд дарагдсан хуучин хэрчигч маань санаанд орлоо. Их овортой том машин байсан л да. Суурлуулахын тулд үйлдвэрийн шалыг хүртэл ухаж суулгасан. Нүсэр хэмжээтэй ээд. Санаа минь амарч машинаа асаах товчийг дарлаа. Харамсалтай нь машин ассангүй. Машины хянах самбарыг онгойлгон хартал шар цаас наасан байлаа. Дээр нь сонин дүрс зурсан байхаагаад ямар нэгэн шившлэг шиг харагдаж байлаа. Хин юм наадаг байна гайхахын зэрэгцээ авч хаяхаар гараа явуултал болохгүй гэсээр Атит гүйж ирэв. Энэ миний Тайландаас авчирсан сахиус байгаа юм а. Авч болохгүй гэх мэтээр гуйсаар байлаа. Миний уур хурж байгуулгын өмчөн дээр ийм юм нааж болохгүй гэж хэлээд өнөөх цаасыг аваад хайчихав. Сүнс гэж байхгүй. Дахиад ийм асуудал гаргавал зүгээр өнгөрүүлж чадахгүй гэж Атитэд сануулга өгөөд ууртаагаар хэрчигч машиныг шалахаар доош шатаар буулаа. Ойртоод очтол хэрчигч машин дээр дүүрэн сахиус наалтаа байх нь тэр. Эхнээс нь хуулж байх зур Атит болохгүй захирлаа гэж орилсоор л байв. Маргааш хүргэх ёстой захиалга байхад надад тэгж мухар сүсэгт итгэх завч байхгүй байлаа. Атитийн болохгүй гэж үгэлхийг тэсэж чадалгүй уурсан хуулж авсан сахиуснуудаа нүдэн дээр нь урж хайтал аимшигттай зүйл болох нь тэр. Тэсхийн аргагүй чих түжрэн эмхтэй хүний хашгираа. Чих минь шуугаж толгоо эргэлээ. Түүний дараа нуруугаар минь хүүтэн ориглоо. Гинтэл хэрчигч машин эргэлдэн ажиллаж эхлэв. Машины хуучирсан эргэлдэн жахрах чимээн л эмхтэй хүний чарлаан шиг аимшигтай сонсогдсон бололтой. Тэр үед нулимсан цэлгэнсэн Атит миний урж хайсан сахиуснуудыг түүн газраар мөлхөж байв. Би ч уурандаа боловлон гартаа түүсэн өнөөх цаасны хэсгүүдийг нь цохиж унаглаа. Гэтэл Атит Тайландаар ямар нэгэн зүйл хийлээд чихээ даран хашгирч эхлэв. Ууралсан Атит намайг нэг түлхчгээд гарч одлоо. Тэр шууд л ажилласаа гарсан юм. Харин Атитийн хэлснээр сахиусыг авч хайснаар үйлдвэрт муу зүйл тохиолдох ёстой хатал харин ч эсэргээрээ манай үйлчлүүлэгчдийн тоо ихээр өссөн юм. Гэтэл ажилчдын дунд хачин зүйл ажиглагдаж эхэллээ. Ажлын дундуур гөлих, заалны гэрлийн унтраалгыг зогсолтгүй асааж унтраах гэх мэт. Зарим нь хачин зүйл чихэнд нь сонсогдоод тэсэлгүй гарч гүйж байв. Шөнийн ээлжинд гарсан ажилчдад жигтэй зүйл харагддаг болсон учраас зарим нь бүр шөнийн ээлжинд гарахаас татгалзах боллоо. Нэг шөнө би хүргэлтээ цагт нь гаргахын тулд ганцаар үлдэн ажиллаж байлаа. Гэтэл нэг металл зүйл тас хийх чимээ гараад хэрчигч машин маань зогсчихов. Хийх ажил их байхад шөнө дунд засварчин дуудана гэдэг боломжгүй мэд санагдлаа. Тийм учраас өөрөө засахаар шийдсэн юм.
Багжаа аваад хэрчигч дээрх засварчны дугаар руу залглаа. Зөвлөх ажилт нь надад юу хийхийг минь зааварлаж эхлэв. Тэр ажилтны таамгаар мотор доторх боолт суларсан. Тэр боолтыг нь чангалжвал асуудалгүй бололтой. Хамгийн сүүлд нь машины ирний дотор хажууд байрлах боолтыг чангалахыг санууллаа. Тэр боолтыг чангалахын тулд ирний дээгүүр давж чангалах ёстой учраа эргэлзээ төрж эхлэх нь тэр. Гэсэн ч гяз чангалжхаад яаран ирнээс холдож хамгаалтын хаалтыг нь тавилаа. Машин засагдсан эсгийг шалгахын тулд хаалтны нүхээр ирлүү харж зогслоо. Ирж эргэлдэж эхлэн зөвлөх ажилтанд талархлаа илэрхийлв. Гэтэл гэнэт машиныг засахын өмнө унтраасан гэдгээ саналлаа. Ингэж өөрөө эргэлдэх ямар ч боломж байхгүй гэсэн үг. Гайхаж шоконд орсондоо хэрчигч рүү уцаа унахчихав. Хамгийн аимшигтай нь уцаа хэрчигч машинд хийгээд хэд хэдэн хэсэг болцоход байхад зөвлөх эмэгтэйн хүүтэн дуу надад сонсогдож байлаа. Хэрчигч рүү ор, хэрчигч рүү ор гэсэн эмэгтэй дотор арзайлгам хоолоо дахин давтагдж байв. Удалгүй хэрчигчин дотроос тайрмал үстэй аимшигтай эмэгтэй мөлхөн гарч ирэх нь тэр. Болж буй зүйлд балмагдан өвдгөө тэврэн суусан миний зүүн гарнаас тэр эмэгтэй хүүдэн гараараа маш хүчтэй чангаа намайг хэрчигч рүү чирж эхлэв. Би тэмцэлдэн хамаг хүчээ гарган баруун гараараа хэрчигчний хүрээн дээр тулж байлаа. Хэрчигч хурдан эргэлдэн намайг хэдэн сантиметр л урагшлбал хэдэн хэсэг мах болгон хувиргах байлаа. Би хэдий хамаг хүчээрээ тулж түлхэж байвч огт хойшлохгүй. Хамаг тамирыг минь барж байв. Надаас чангааж буй гарлуу хартал хоёр гарч биш, бүр хэд хэдэн гар байх нь тэр. Тайрмал үстэй охинч өнөөх хэрчигч рүү ор гэсэн заваан үгээ давцаар. Би ч хэрчигч рүү ойртохгүй тулд өөртөө байгаа бүх хүчээ шавхан тисэж байлаа. Гэтэл нүдний болонд атитын наасан сахиусны нэг ширхэг харагдав. Хэтэрхий олныг наасан байсан учраас дотор талд нь наасан ганц сахиусыг харалгүй үлдээчихсэн бололтой. Би бүх хүчээ гарган маш хурдан хөдөлж сахиусыг авч гартаа атгаад ухаан алдан унсан байлаа. Ухаан ортол ямар нэг үйлдвэрийн контейнер дотор байх нь тэр. Юу болоод байгааг ойлгохын тулд өндийн харвал хажуу үйлдвэрийн захирал Ким сууж байв. Тэр намайг гараараа дүүрэн хумсны шаргатай ухаангүй хэвтэж байхт маань олсон байв. Удалгүй айцаа давахын тулд би өдрийн цагаар хуучин хэрчигч машин дээр очсон юм. Тэгтэл маш аимшигтай зүйлийг дахин харлаа. Юу харсан бэ гэвэл хэрчигч машины ирний хаалтан дээр том жижиг маш олон гарын мөр байх нь тэр. Тэр тайрмал үстэй охин хэн байсан юм бол? Хэрвээ тэр ганц сахиусыг олоогүй бол яах бол? Тэр тайрмал үстэй охин хэн байсан юм бол? Хэрвээ тэр ганц сахиусыг олоогүй бол яах байсан бол? Би тэр үед хэрчигч рүү татагдан орсон бол надад юу болох байсан бол? Тэр явдлаас болж би бүх насаараа босгох гэж хичээсэн үйлдвэрээсээ татгалцсан юм. Гэхдээ хизээж харамсахгүй. Энэ явдал 2006 оны 100 болсон юм. Ахлах сургуулаа төгсөөд ирэх чөлөөтэй болсон үе минь юм л та. Коллежид ороод Бүүбин, Жунхаг, Бёнжу гэх хэдэн сайн найзтай болов. Тэр өдөр бид сургуулийн оролцооны газар идэж уун хөгжилдөж байлаа. Гэтэл нэг найз маань та нар Алтан луу гэх рестораныг мэдхүү гэж асуув. Бид ч мэдэхгүй хэн байсан юм бэ гэж ам уралдуулцгаав. Гэтэл нөгөө найз маань тэр газар чинь одоо сүнстэйгээрээ алдартай болсон штэ гэж маазран инэв. Ямар яриа байдаг вэ гэхээр уулын замаар ганцаар явж байсан охин руу танихгүй ир халтаж хүчнэснээс болоод сэтгэлээр унсан охин тэнд нь амиа хорлсон гэдэг юм билээ. Яг л нөгөө рестораны уртхан модон дунд. Тэр үеэс хойш тэнд байнга хачин жигтэй зүйл тохиолдох болсон юм. Сүүлдээ тэнд байдаг хятад ресторанч хаагдсан түүхтэй. Гэнэт нэг найз маань тийшээ очиж үзэх санал гаргав. Сөөжүүнд халсандаа ч юм уу, бие биедээ айснаа мэддэхгүй гэсэн бардам зангаасаа болсон уу, бүгд тийш явхаар босцгоо. Уулын замаар алхтал манан татсан үзэгдэх орчин муутай байв.
Нилээн алхсны дараа хуучирч илэгдсэн өнөөх рестораны гадаа ирлээ. Гадаа нь ирээд л орхоос үнэхээр айж байгаагаа бид мэдэрсэн юм. Хоёр найзынхаа араас дагалдан алхаж байтал гинэт байшингийн гадаа гэрэл унтарчихав. Гэтэл нэг найз маань айсандаа орхоос татгалзав. Тэгээд бид гурав гарч хідэндээ найцаар цааш алхацгаа заал руу норлоо. Хамгийн хачирхалтай санагдсан зүйл нь тэнд ширээ сандал, хоолны хэрэглэл, халбах сэрээ тавг гэх мэт зүйлс дөнгөж янзлсан мэт маш эмгцэгцтэй байлаа. Хэрв тэдгээр зүйлс тоосон дарагдаагүй байсан бол ажиллаж байгаа гэж бодохоор байлаа. Таамаглаагүй эмгцэгц байдлыг бүрч би арзан болгов. Гинтл чанга чимээ гарч заалны том хөргөгч ажиллаж эхлэв. Бүүбийн шууд л хөргөгчний хаалгыг нээж орхив. Хамар сэтлэн өмхийн үнэр үнэртэж, жижиг хар уутнаас ямар нэгэн муудсан мах бололтой цустай зүйл зухын унав. Бүүбийн ч газар унсан махыг хөлөөрөө оролдон юу болохыг нь тогтоох гэж хичээв. Бид ч болиулахыг оролдсон ч бүүбийн зүгээр л муудсан мах байна штэ. Битгий айцгаагаад бай гэж дооглон инээ. Дараа нь бид дээд давхарт гарч үзээд хурдан гарцгаая гэж тохиров. Дээш гарах үед зүрх минь хүчтэй цохилж байв. Гинтгэн л миний ард агзанд ямар нэг цэл хүйтэн зүйл мэдрэгдсэн. Юу болоод байгааг ойлгохыг хичээв гайхан зогсож байтал хөлнөөс минь нэг зүйл хүчтэй татан би шатнаас унсан юм. Би бүүбинийг л намайг айлгах гээд татчихлаа гэж бодсон боловч эргээд тартал хинч байсангүй. Нөгөө хоёр маань тэгтэл аль хэдийн шатны дээрээс намайг шалгахаар гарч хідэн тусган зогсож байлаа. Айсандаа гарахыг санал болгосон ч тэр хоёр хүлээж авсангүй. Дээшээ хурдан гарч ирээд тэрийг хар гэж дуудав. Угаасаа одоо ганцаараа гарч явж чадахгүйгээс хойш шатаар өгсөн дээшиллээ. Хоёр давхарт гараад үнэхээр сонин зүйлс харсан юм. Хан дагуулаа дөрвөлжин хэлбэртэй зүйлс игнүүлж тавьсан байх бөгөөд сайн харвал тэдгээр нь бүгд жаадтай зургууд байх нь тэр. Эхнийх нь шинхэн гэрэлсэн хосууд инээмсэглж буй зураг. Дараагийнх нь яг адилхан хосуудын дахиад нэг зураг. Гэхдээ нэг ялгаа нь тэдний царайнд ямар ч баяр хөөр инээмсэглэл байхгүй байлаа. Харин дараагийн зурган дээр бүр хачирхалтай. Өнөөх хосууд агаарт хөвж буй мэтгөлн газраас хөндийрсэн харагдаж байлаа. Гэхдээ сайн харвал хүзүүгээрээ дүүжлэгдсэн юм шиг харагдаад би арцаа. Хамгийн сүүлийн зурганы булан дээр жижигхэн цаас байх нь хүүхдийн эхоны зураг байв. Миний дотор эвгүүрхэж гарцгаахыг санал болгов. Гэтэл галзуу бүүбийн өнөөх эхоны зургийг авч төрүүлэнгүй лээ. Бид хоёр ч зургийг буцаан тавиулах гэж хойноос нь гүйсэн боловч бүүбийн аль хэдийн байшингийн дээвэр дээр гарчихсан. Би хятад руу рестораныг өөрийн болгосон шүү. Намайг харж байна уу? Хэмээн орилж эхлэв. Бид хоёр ч хойноос нь очин гадаа үлдсэн найз руугаа харвал тэр бидэнд рүү таг гөлөрчихсөн. Нэг зүйл сандран хэлэх гэж оролдож байлаа. Сайн сонсогдсонгүй. Гараараа биднийг буу гэж загнаад амандаа юм хэлээд л байв. Надад эвгүй санагдаад арагш хальт харвал бүүбийн алга болсон байв. Дөнгөж сая цуг зогсож байсан хүн яаж ийм хурдан алга болсныг бид хоёр гайхан харж байтал барилга дотроос би арзаа муухай чимээ гарлаа. Яг л алхаар цохилж байгаа мэт хачин чимээ. Бид хоёр яаран шатаар буухад тэр чимээ уламл чанга болж байлаа. Чимээг даган явсаар гал тогоонд очвол бүүбийн зогсож байх нь тэр. Найзыгаа дуудтал эргэж ч харсангүй. Гартаа маш том заазуур бариад өнөөх газар унсан өмхирсэн махыг заазуураараа нүдэж байв. Бид хоёрыг огт сонсолгүй махаа улам хурдан нүдэж эхлэв. Бүүбийн заазуураа зогсон бид хоёр руу нааш хартал нүднийх нь харна алга болчихсон. Амнаас нь цагаан хөөс гарчихсан байлаа. Гэнэт бид хоёрыг чиглэн заазуур барьсан чихтэй алхаж эхлэв. Бид хоёр шууд л хаалга руу гүйж онгойлгохоор оролцсон боловч огт хөдлөхгүй байлаа. Бүүбийн ч өөрийн ухаангүй заазуур далайн бид хоёр руу дайрлаа. Юу ч хийж чадалгүй нүрээ дараад суухад бүх зүйл чимээгүй болчихов. Нүдэнээ харвал бүүбийн ухаан алдан унсан байв. Бид хоёр ч бүүбинийг дамжлан хурдан гарахаар шийдэв. Гадаа үзсэн найз дээрээ очтол та нар хараагүй юу гэд асуугаад байв. Юу гэтэл биднийг дээвэр дээр байхад бидний ард хар утаа шиг зүйл байсан гэв. Сайн хартал гашуудлын цагаан хувцастай.
Том заазуур барьсан эр бидэнд рүү хараад зогсож байсан гин. Тэр эр ямар нэгэн юм хайж байгаа мэт зогсож байснаа Бүүбиний ард очоод зогсчихсон гин. Тэгснээ Бүүбиний үснээс зулгаагаад маш муухай инээгээд барилга руу яваад орчихсон гэж гадаа үлдсэн найз маань бидэнд хэлсэн юм. Тэр орой бидэнд яг юу тохиолдсон юм болоо? Одоо хүртэл оюутнуудын группээр тэр барилгын тухай постнууд орсон хэвээр. Энэхүү түүхийг хүн амны хэрэгтэй тэмцэх дасгийн мөрдөгчөөр 26 жил ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан мөрдөгч ярьж өгсөн юм. Юнгамын цагдаагийн хэлтэст хүнд гэмт хэрэгтэй тэмцэх дасагт ажиллаж байхад нь энэ зүйл тохиолдсон юм. 2002 оны 10 сар. Би анх удаа тэр сүнстэй байшингийн тухай түрээслэгчээс нь сонссон. Чи явахдаа 51 настай эр байсан. Юнгам дууны уламжлалт хүнсний дэлгүүрийн хажуугийн барилгын подвалд тэр эр хуучин хувцас зардаг байсан юм. Тэр үедээ маш хачин жигтэй зүйлс тохиолддог талаараа ярьсан. Тэр эрийг нүүж ирснээс 6 сарын дараа сонин чимээ сонсогдож эхэлсэн. Яг л зузаан гялгар ууд шажигнуулж буй мэд чимээ. Ноён жийч өөрийнхөө уудтай бараануудаас л тийм чимээ гараад байгаа юм байна хэмээн бодож. Нэг их тоохгүй өнгөрөөд байж л дээ. Гэхдээ тэр чимээ явцын дунд улам чангараад мөн байнга л сонсогдох болж. Үүнээс гадна хүчтэй амьсгаа авч гаргаж байгаа мэт бөглөө хүнд чимээ бас сонсогддог болж. 7 хоногийн дараа ноён жий нөгөө чимээг хаанаас гараад байгааг олж гин. Подвалын булан хавцаагаас өнөөх чимээ дахин сонсогдож байгааг ойлгоод зөөлхөн эргэж харсан байна. Подвалын харанхуй болонд хүний дүрс шиг зүйл үзэгдэж гин. Гайхаад ойртоод хартал гадуураа гялгар ууттай хүний цээжин бие харагдаж л дээ. Хамгийн аимшигтай нь тэр хүний цуснд будагдсан царай харагдсан байгаа юм. Заримдаа бүр ууттайгаа тийчилж байгаа нь харагддаг болсон ч зарим өдөр хөлгөөтэй хувцсны завсар зогсож байгаа харагдах болсон байна. Сонирхолтой ноён жийгээс өөр бусад түрээслэгчид нь хачин жигтэй зүйл харж байснаа ярьж байсан юм. Ноён жийгийн ярьсны дагуу шалгатал подвалын анхны түрээслэгч нь даавууны үйлдвэрлэл явуулдаг жун хатагтай байсан ч нүүж ирснээс ганц жилийн дараа гэнэтл нарс болсон байна. Хатагтай жун подвалд өөрийгөө дүүжилсэн байсан. Түүний дараа нүүж ирсэн түрээслэгч гутлын цехийн ноён чой байсан бөгөөд мөн л нүүж ирээд удаагүй хорт хавдраар өнгөрсөн. Түрээслэгчид өөрчлөгцөөр хамгийн сүүлд ноён Ким түрээслэгчээр ирсэн юм. Ноён Ким хилцээр ирж мэдүүлэг өгснөөр бол үйлдвэрийнхэн 4 ажилтан нас барсан гин. Ноён Ким ажилтнтайгаа цуг ноосн цамцны үйлдвэр ажилуулдаг байсан. Тэдний ажилчид дунд араасаа золгүй зүйлс тохиолдож эхэлсэн байна. Нэг ажилтан автомашины ослоор өнгөрсөн. Өөр нэг ажилтан эмэгтэй нь элэгний хорт хавдраар нас барсан. Дараа нь дахин уушгины хорт хавдар болон чихрийн шижингээр 2 ажилтан нь өөд болсон аж. Нийт 14 хүн энд түрээсэлж ажиллаж амьдарснаас 6 хүн нь өөд болсон гэхээр маш өндөр тоо. Бүгд залуу хүмүүс. Үүний дараа подвалтай холбоотой ховжив оршин суугчдын дунд тасархаа болж бүр телевиз сонин дээр хүртэл гарсан байна. 2002 оны 9-р сарын 17-нд хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт маань нэгэн дуудлага ирсэн юм. Дуудлахаар биднийг яарвчлан очоод барилгын эзэн подвалд засвар хийж байгаад нэгэн зүйл олсон байна. Шатны доор жижигхэн хэсэгт цемент цутгасан. Тэрийг нь байрны эзэн эвдэж янзлахаар ухаж байгаад хар удтай зүйл олсон байна. Хагарч бутарсан чулуу цемент дундаас хүний хөлийн хуруу зухууж байх нь тэр. Хамар сэтлэн өмхийн үнэрийг нь барилгахын тулд сэнс асааж хаалга руу чиглүүлв. Үлдсэн цементийг нь болгоомжтойгоор буулгаж цогцыг гаргаж үзэхэд хүрэмтэй эмхтэй хүний цогц байх нь тэр. Цогцсны байдлаас үзэхэд хатуурч зандачсан. Нас бараад их удсан байлаа. Мөн нүүрнийх нь нэг тал нь цохиулсан бололтой ясан нүүрч хонхоосон байдалтай болсон байв.
Хэргийн газрыг шинжээчид үхлийн шалтгааныг тогтооход мохоо зүйлээр гавлын ясыг нь зөмлснөөс үүдсэн гэсэн хариу гарав. Харин цогцос зандашиж хатснаас болоод хурууны хээг шалгах боломжгүй болсон байсан учраас эзэн нь хэн болохыг тогтоож чадахгүй байлаа. Гэтэл нэг санаа төрсөн юм. Тэр нь цогцны хуруунуудыг спиртэнд дэвтээж хээг нь авах боломжтой болгох. Гэхдээ хурууг нь тэр чигтэн спиртэнд дүрж дэвтээх нь бие дээрх бусад баримт болох зүйлсэд нөлөөлөх боломжтой учраас хурууг нь тайрахаар болов. Сар орчмын дараа надад хурууны хээг нь авч чадсан тухай яаран мэдгдсэн юм. Хохирогч эмэгтэй нь 56 настай ганц бие эмэгтэй. 5 жилийн өмнө намар нэг газар цаг авсан учраас очихоор явсан боловч хизээч буцаж ирээгүй байлаа. Гэрийнх нь алга болсон гэж мэдээлсэн байсан юм. Удалгүй бид хэрэгтнийг илрүүлсэн. Аллагын хэрэгтний байгаа газарт манай хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг очиж гинтийн ажиллагаа явуулсан. Гэтэл үүднээсээ л би ярзаа мэдрэмж төрсөн юм. Яасан гэж биднийг оцсон газар бөөгийн сүм байсан. Хаалгыг нь онгойлгож харахад бүх зүйл дордов. Хэрэгт нь хамаг хөлс нь гарчихсан, шалаа зүлгэж байлаа. Тэр хүн бол Жи Ён Чун. Энэ түүхийн эхэнд дурдсан түрээслэгч ноён Жи юм. Түүхийн эхэнд ноён Жигийн ярьсан сүнсний түүх нь баривчилгааны дараа байцаагдаж байхдаа бидэнд ярьсан зүйлс юм. Мөрдөгчөө, би сүүлийн 5 жил олигтой ч унтсангүй. Тэр эмэгтэй амьд юм шиг өдөр шөнөгүй харагдаад байсан. Тийм байдалтай удаан яваад байж чадахгүй учраас бөө дээр очсон. Химэн ярьжээ. Бөөч түүнийг харангуудаа энд юугаа хийж байгаа юм бэ? Бидээ муу ёрын сүнс наачхад химэн ууралсан байна. Бидээ наалзан эмэгтэй сүнсийг арилгахын тулд бөөгийн хажууд 5 жил гар хөлийн үзүүрт нь ажилласан гин.